Үйлчлэлтийн хаваржилтын бэлтгэл гэдэг бол нэг талаасаа бол одоо өвөл хот улаахан байх, нөгөө талаасаа малчт маань үнэтэй өвлжих, өвлийг гисмэнд авах гэдгээс гадна цаана нь үндсний аюулгүй байдлын бас том шалгуур байгаа. За өчигдөр Шадар сайттай хамт бас хөдөө аж ахуйн яам дээр Дархуул аймагт бас бүсийн чуулганы үеэр очсон. Тэнд авж байгаа мэдээлэлээр бол өнгөрсөн жил 8.1 сая мал хорогдсон. Энэ нь эдийн засгийн үнэлгээгээр ойролцоогоор 1 тэрбум доллар буюу 3.4-өөс 5 их найт төгрөгийн хохирол Монгол улсад учирсан гэж байна. Гэхдээ энэ нөгөө иргэдийн хөрөнгө гэсэн үг л дээ. Тэгэхээр тэнд нэг зүйл ажиглагдсан нь бол нодлон үржин бол энэ тухайн сайттай хамт Төв аймгийн энэ Төвийн бүсийн сумдуудаар яг зуддын үеэр маш явсан. Тэгэхэд шатхуун тасалдсан. Ингээ том чиргүүлтэй өв сатсан машинууд шатхуунгүй хаасаагүй. Нөгөө шатхуун тасарсан учраас нөгөө үйлчлэлтийн бэлтгэл чинь тэр чигтээ тасарчихгүй. Өвс тоосоо базааж чадаагүй. Энэ нь бол энэ зудын хохирол авах бэлэн байдал хангагдахгүй байхад бол бараг ноцтой цохилт өгсөн гэж үзэж болно. Тэр 8.1 сая малын үлэмж хувьд нь бол энэ шатхууны тасалдал нөлөөсөн гэж ойлгож байгаа. Тэр иргэдийн хувьд бол хамгийн асуухыг хүсэж байгаа зүйл бол мэдээж байна. Энэ өвөл дахиад нодлонгийн шиг одоо энэ бензин шатхуун түвш тасарчихгүй биздээ. Энэ дээр засгийн газар нөөцийн ямар бодлого барьж байна вэ? Өнөөдрийн байдлаар нөөц ямар байна вэ? Өвөл одоо хүндрээд цагийн байдал хатуурахад энэ асуудал дээр засгийн газар найдвартай байдлыг авч гарч чадах уу? Өчигдрийн байдлаар мэдээлэл авахд бол энэ өвөл дахиад хүйтэн болно гэсэн ийм одоо судалгаа байна гэж үзэж байгаа. Тэгэхээр урьдчилан жилийн өвөл чанга байсан. Нодлон жилийн өвөл эхлээгүй бүр 11 сард манай Төв аймгийн Эрдэнэ самт суманд 7 хүн одоо амь нас алдсан шүү дээ. Шуурганд уруудаад. Тэгээ иргэдийн амь нас нодлон жил бас ингээ алдсан. Тэр энэ жил бол бид нар бол яг энэ дээр шатхуунтай холбоотой асуудлууд дээр та бүхэн иргэдэд мэдээлэл хийж өгөөч. Хоёрдугаарт нь бол тэр нодлонгийн 8.1 сая мал тэрбум долларын үнэлгээтэй энэ хохирлыг бид нар авцсан байна. Энэ жил ер нь цагийн байдал хүндрэлээ гэхэд энийг боддороо бууруулах ямар эрсдлийн менежментийг засгийн газараас барьж байгаа вэ гэсэн хоёр асуултыг асууя. За Шадар сайд амарсах харуулгаа. За өнгөрсөн жил бас бензин шатхуунтай холбоотой асуудал бүх салбарт байсан. Бүгдээрээ мэдж байгаа. За үүнээс шалтгаалж бас тодорхой ажил амьдралд учирсан хохирол эрсдлүүд байсан гэдгийг үүсэхгүй. Гэхдээ өнгөрсөн жилийн өвөл өөрөө сүүлийн 40-50 жил тохиолдог. Энэ салбарын мэрэгжилтэн болсон хүчнүүдийн хэлж байгаа судалгаагаар гарсан ийм дүгнэлт. Тэгээд ер нь бол эрсдлийн үнэлгээ хийдэг болсон гэж бид дүрвэлсэн. 21 оноос хойш Шадар сайдын туршлагаар өвлийн одоо зуддын эрсдлийн үнэлгээ хийдэг болсноос хойш жил бүхэн энэ эрсдлийн үнэлгээнд дээр тулгуурлаж өрчсөн сэргийлэх арга хэмжээнүүд авч хэрэгжүүлдэг. Өнгөрсөн жилийн эрсдлийн үнэлгээ зуддын үнэлгээ эрсдлээр бол нийтдээ 26 сая толгой мал хорогдох ийм эрсдэлтэй байна. Өвлийн хүндрэлээс болж гэж 10 дугаар сарын сүүлээр хийсэн ийм судалгаар гарч ирсэн. За үүний одоо мөрөөр бид өрчсөн сэргийлэх арга хэмжээг авч малчид иргэдэд уриалж нэгдүгээр махыг хэрэгцээлэх буюу одоо зах зээлийн эргэлтэнд оруулах. За хоёрдугаарт өвч тэжээл бэлтгэл ажлаа сайтар хангах. За гуравдугаарт аливаа гарч уулзшгүй эрсдлээс одоо амнаас эрүүл мэндийн зэрэг хамгаалж явах гэдэг олон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж олон улсын байгууллагууд ч засгийн газар ч одоо бас үе шаттай арга хэмжээ авч түүний нэг нь өөрөө энэ урамсгалын өөрчлөлтөөс одоо үүдсэн хохирлыг багасгах хууль тогтоомжийг хүртэл гаргаад ингэж ажилласны үр дүнд 8.1 одоо энэ хохирол 2 дахин 3 дахин буурч чадсан. Гэхдээ 8.4 сая толгой мал сүрэг гэдэг бол асар өндөр тоо. Тэр энийг дахиж одоо давтаж гаргахгүй байх боломж нөхцөлийг иргэн аж ахуй нэгжүүд, малчид, орон нутгийн удирдлагууд, засгийн газрын харьяа байгууллагууд бүгдээрээ хамтарч ажиллаж энийг бууруулна. Инхийн тулд өнөөдөр хүртэл одоо Шадар сайдын одоо өдөртөм зааврын дагуу аймаг орон нутагт шуурхай бүлгүүд гарч
өвлжилтийн нөхцөл байдлыг газар дээр нь дүгнэх, малчид иргэдэд зөвлөмж зөвлөгөө өгөх, урьдчилан сэргийлэх одоо бодлого санаагаа хуваалцах, тэгээд анхаарах асуудлууд байвал газар дээр нь шийдвэрлэх, нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд бол бас асуудлыг нэгтгэж улсын хурлын засгийн газрыг хилцүүлэх хүртэл ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгээд ер нь энэ салбарт бол бензин шатгуунаас эхлээд нүүрс түлээ түлш энэ улаан цахилгааны станцуудыг хэвийн ажиллагатай холбоотой зам тээврийн одоо салбар дэдвүцсийн бусад салбарын үйл ажиллагаанууд тэгээд орхигдож хаягдах юм зүйл байдаггүй учраас бүх салбарын оролцоо энэ дээр чухал. За эрдэс баялаг аж үйлдвэрийн яамныхантай бид одоо ярьж байна. Аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарч бензин шатгууныхаа нөөцийг урьдчилж сайтар бүрдүүлэх, аймаг орон нутаг сум багийн төвшөнд хомсдол үүсэхгүй байхтай холбоотой зохион байгуулалтын ажлууд улсын онцгой комиссийн шуурхай штаб дээр бас яамдын одоо холбогдох албан тушаалтнуудтай хийгдээд явж байгаа. Бид бас тодорхой шаардлагуудыг тавьж байгаа. Аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарч энэ нөөцийг сайтар бүрдүүлээ гэдэг. Зам хаагддаг автомашин явдаггүй, очих гэж нэгсээр байтал нөөц нь дуустдаг. Ингээд энэ хооронд амнаас эрүүл мэндээр хохирох асуудлууд бас гардаг учраас үүнийг одоо анхаарч ажиллагаас аргагүй юм зүйлүүд байгаа. Тэгээд ер нь бол энэ өвлийн нөхцөл байдал цаашаа зөвхөн одоо үйл авар гэлтгүүгээр цагуурын өөрчлөлт асар урт цастай явагдаж байгаа нь одоо өдөр тутам бидний амьдрал дээр бодтойгоор нүүрлж байгаа нэрслүүдээс харагдаж байгаа. 30 он ихэд 40% нэмэгдэнэ гэж байгаа. Өнөөдрийн одоо нөхцөл байдал дахиад цагуурын аюулт үзэгдлүүд 3 дахин нэмэгдэнэ гэж байгаа. Тэгэхээр цорын ганц арга бол бэлэн байдлыг хангах бэлтгэл ажлыг сайтар хийх. За тэгээд ер нь бол зөвхөн үйлчлэлтийн бэлтгэл ажил гэдэг бол бид түрүү эрчим хүчний салбар дээр ярьсан асуудал. Одоо байгаа их усвар. За тэгээд одоо тоног төхөөрөмж, чухам шүлжээний найдвартай байдлыг хангахтай холбоотой бэлтгэл ажлын тухай ярьж байгаа. Нөгөө талдаа мэдээж одоо хүрэлцээ шаардлага хангахгүйгээр хангалт нийлүүлэлттэй холбоотой бодлого одоо хууль эрх зүйн орчны өөрчлөлт шинжилт, үн тарифын асуудал, зах зээлийн зарчмаар нь явуулах, тасалдалгүй тогтвортой найдвартай их усварыг бий болгож салбарын одоо хөгжлийг дэмжих, эрчим хүчний эдийн засгийн хөгжил, эрчим хүчний салбарын одоо шинжилттэй холбоотой олон асуудлууд байгаа. Гэхдээ өнөөдрийн асуудал бол яг байгаа нөөц бололцоон дээр гал алдахгүй, тасалдуулахгүй, дээрээс нь одоо салбарын онцлогт тохирч